Сайн уу, ануу байна. Уулзалгүй айгу утсан байна. Жил гарan болчих. Гэтээ би энэ сувг дээрээ өргөжлөөд видео хий гэж бодлоо. Тэгэхээр энэ видеонод өргөжлөж одоо сэргээхийн тулд би Instagram дээрээ энэ зургийг тавьсан. Тэгээд комментээр нь үлдээсэн асуултуудад энэ удаагийн видеогоор хариулт өгөх замаар эргүүлэн сувгийнхаа идэвхийг бол сэргэе гэж бодлоо. Цаашдаа бас өөр влог ч юм уу, кино ревю гэх мэт видеозуудыг бол хийсээр байна. За тэгэхээр Instagram дээрээс ямартаж эхлэе. Сайн байна уу? Бичлэгүүдийн дандаа үздэг шүү. Баярлаа. Хэрхэн англи хэлээр ярих, бичгээ сайжруулах вэ гэсэн асуулт орж ирсэн байна. Би бүр өмнө нь л ярьжсэн англи хэл тухай видео хийнэ гэж комментоор асуусан хүмүүст хариулал байсан. Тэгээ одоо л хийгээгүй. Энэ видеон дээр хэлчихье. Англи хэлээ сайжруулах, бичгээ сайжруулах гэх мэтийг бол хийж үзэж сайжруулна л да. Яг ярих, бичих хоёр бол сонсохгүйгээр бол үргэлжлэхгүй. Сонсох болон унших хоёрыг бас заавал зэрэг хийж явах хэрэгтэй. Ном унших, уран зохиолын ном унших, аудио ном унших. Одоо подкастууд бас нэлээх газар авж байгаа. Подкаст сонсох гэх зэрэгээр бол үгийнхаа сангийг бол үгийн сангаа баяжуулж болно. Тэгээд давхар англиар уншихаас гадна унших замаар одоо үгийн сангаа сайжруулж байгаа ч гэсэндээ мэдээ болоод юм орчин үеийн одоо болж байгаа зүйлсийн үйл явдлуудыг ч уншиж яхах нь өөрөө юм non fiction байдлаар юм бичихэд бол туслах бах. Тэгэхээр үгийн сангаа ямартаа сайжруулах хэрэгтэй. Зөвхөн хичээл сургалтуудад явсаар бол магадгүй дүрмээ бол илүүтэйгээ сайжруулж болно. Түүнчлэн дүрмээ бас англи сурж байгаа хүмүүсийн хувьд бол дүрмэндээ анхаарал хандуулах аюу тийм томьёо байдлаар бас хандах зүйтэй. Эсвэл математик сэтгэлгээтэйгээр хилэндүүд хандаж болдог нийтдээ 3 цаг байгаа штэ өнгөрсөн одоо ирээдүгөө. Тэгээд төлөв нь миний санджаа одоо simple энгийн continuous үргэлжилсэн perfect төгс perfect continuous ч бас нэг төлөв явдаг тий төгс үргэлжилсэн гэдэг энэ эднийг ингэсэн хооронд солилцсон юм 12 юм нүд үсээд энэ дээр яаж өгүүлбэрийнхээ бүтцийг гаргаж болох уу гэдэг өөрөөсөө юм томьёо гаргаж өгөөд зурвал айгу сурахад айгу амархан санагддаг. Тэгээд томьёосны дараа бол кино үзэх, ном сонсох, ялангуяа яг native speaker-ууд буюу яг англиар эсвэл American English ч юм ярьдаг хүмүүсийн багцын кинодыг үзэж яхах нь амар тийм дуудлага болоод тухайн соёлын талаар ойлголтыг айгу сайн өгдөг. Тэгэхээр баян тиймэрхүү медиа зүйлсүүдийг бол хэрэгжилж явах хэрэгтэй. Зөвхөн кино үзээд нэг кино дахин үзээд байсан ч болно шүү дээ. Гэхдээ Friends айгу сайн байдаг байсан. Одоо цувралууд нөгөө хуучин Big Bang Theory гэх мэт зүйлс болохоор юм илүү шинжлэх ухаанч маягийн зарим хэллэгүүдийг бол оруулж ирээд байдаг. Тэгээд дүүсийг шинжлэх ухааны сурвалж биш ч гэсэндээ тиймэрхүү үгсийн сангаа баяжуулах юм руу илүү орох хэрэгтэй. Тийм акшн кино үзээд байх биш, илүү тийм үг хэллэг ордог бичвэр нэлээд ихтэй Sherlock ч юм уу тийм утга агуулгах нь үгэн дээрээ өгөх тийм тулгуурсан юу хэлж байгаа дээрээ тулгуурсан тийм кинодыг үзэж явах хэрэгтэй. Тэгээд уран зохиолын номнуудыг бол номыг уншиж дараа нь аудио номыг уншиж анханаас нь бас аудио номыг сонсох нь илүү зүгээр байдаг. Harry Potter-ын аудио номнууд айгүй гоё бичигдсэн, гоё уншсан билээ, сүүлд бас шинжилж уншсан байсан. Тэгэхээр тиймэрхүү номнуудыг сайн сонсож үзээрэй. Тэгэхэд илүү өөр асуултууд байвал бас видеонд оруулдаг. Яг хэл сурах үед яг ямар асуудлууд тулгарч байна. Тэрнийхээ талаар илүү бас дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл магадгүй тэрэнд нь хариулж өгч бас болох юм. Сайн байна уу? Мэргэжлийнхээ талаар дэлгэрэнгүй яриарай гэн. Бас мэргэжлийнхээ талаар Bloomberg-ийн ажлын ярилцлага дэлгэрэнгүй байвал гэж байна. Bloomberg-т ажилладаг гэсэн. Гэтэ Bloomberg-ийн ажлын ярилцлага гэх зэргийн талаар бол би энэ видеон дээр бол ярьж чадахгүй. Яагаад тэгэхээр энэ бол миний хувийн сувг. Миний хувьд бол мэргэжил гэхвэл би олон улсын эдийн засгийн харилцаагаар одоо мэргэжсэн. Дараа нь бол илүү өөр медиа салбар руу орж ажилласан, туршлага хоригдлуулсан. Түүнээс зэрэг мэргэжлийн хувьд бол би сэтгүүлч биш. Тэгэхээр бас сэтгүүлч зүгээр сурж байгаа хүмүүсийн хувьд надаас бас шууд яах вэ гэд ийм асуух бас тийм төхөмжгүй байдаг гэж магадгүй. Гэхдээ олон улсын харилцаа сурсан, олон улсын эдийн засгаар засаг судалж исэн хүмүүсийн хувьд бас юм эдийн засгийн чиглэлийн мэдээлэл өгдөг контент бүтээгчтэй бол ажиллахад бас олон юм сурж авсан илүү сайн тийм зохицол айгуу сайн байдаг гэх юм уу. Юу ч юусэн үзнэ зөндөө олон бичлэг хийгээрэй. Баярлалаа. Бүгдийг үзээрэй. Could you please tell us about ordering from Amazon and getting it shipped to you? How long does it take? Did you miss any packages? Does it come in one piece, etc. Тэгэхээр Amazon.com болон бусад одоо Amazon.com-оос бүтээгдэхүүн захиалаад Улаанбаатар руу хөргүүлж ирэх талаар асуусан байна. Энэ талаар би тусна видео хий. Одоо энэ дараагийн яг яаж хөргүүлэх үү, яаж авдаг вэ гэх мэтээр би өөрийнхөө хэрэгэлдэг аргыг зааж өгье. Тэгэхээр тусна видео хий заа Эндра.
Facebook page дээр үлдээсэн комментүүдийг одоо уншия. Төгсрөл алтан гэрэл сууж байна. Your daily routine, bullet journal of 2018, book reviews, what's in your bag. Тустай видеонууд авах шиг байгаа юм тийм ээ. Яг асуулт санааны хувьд юм апдейт буюу юм асуулт хариултын видео дээрээ томдох ч юм уу тийм үсэдүүд байгаа л да. Би bullet journal-ийнхаа тухай видеог бол хийнэ. Одоо яг нэг логиктой би дуусгаж байгаа. Дараагийнхаа шинийг нь бол утгагүй энэ сарын сүүлээр бол эхэлчих байх. Тэгэхээр магадгүй bullet journal-ийнхаа дараагийн setup нь ямар байх вэ зэрэг бол юмнуудыг оруулна. Тэгээ өмнөх нэг bullet journal хэрэглэх ямар байсан ажилд ашиглах болон хувийн хэрэгцээнд ашиглах зэрэг experiences-ээ бас хуваалцсан. Book review бол илүүтэй бичвэр байдлаар би блог дээр оруулаад байгаа. Гоё видео хийх үз ном ч юм уу хиймээр санагдах хийх боломж гарах юм бол мэдээж book review гэсэн видеонуудыг оруулна. What's in your bag? Амар YouTube-ийн classic явж байна. Зөвхөн дотор юу байгаа надад үзүүлэх. Бодё штэ. Зуны зөвхөнд юу байсан бэ гэдгийг харуул арай жижигхэн зөв би 100-ын өрнөлийн жижигхэн зөв барьсан. Тэгэхээр тэрийг бас тусдан видео олгож өгье. Тэгэхээр төгсөж яваалаа чиний видеонууд юу н бүгдээрээ баг хийгдэх байх. Daily routine жоохон видео болж чадах хэсгийг бас хэлж мэдэхгүй байна. Дараагийн асуулт. Марлма Мару асуусан байна. Best movie of 2018, movie reviews, travel places and travel memory, favorite food and the most delicious meal you've ever eaten before. 2018 онд гарснаас хойш миний үзсэн хамгийн гоё кино энэ онд өнгөрсөн онд гарлуу Dunkirk ч. Би Dunkirk-ийг энэ жил үзсэн. Би тэгээд амар уйлсан. Dunkirk надад айгу таалагдсан. Хэрвээ энэ онд бас гарсан мөн бол Coco бас айгу гоё кино байсан. Эргүүлээд анимашнээр бас дамжуулж айгу юм хүн сэдвийг хөндөж ядсан үхэлтэй яаж харилцах хэвээр үхэл гэдэг концепттэй өөрөө ямар ойлголцолт өрөх хэвээр хүн өөрөөрөө яаж бэлдэх хэвээр вэ зэрэг бол бас тийм шинэ гоё сэдвийг бол хүндсэн санагдсан. Киноны ревю нүүдийг хийж болж байна. Одоо шинээр үзэх кинодыг одоо хийлээ. Гэтэ кино театрт гараад нэлээд удасныхан дараа л тэгээ кино үздэг болсон байхаа. Бас цоо шинэ гарсан кинонуудыг илүүтэйгээр ревю хийж ивэл илүү зохимжтой байх. Тэгэхээр кино ревюнуудыг яг ойрхон дөнгөж нээлтийн өдөр үзсэн ч юм уу тийм байх юм бол видео ревюнууд хийнэ. Travel places аялах юм бол мэдээж хэрэг аялын влог хийн. Энэ оны их 1-р сард би бас аялд гарсан бойфрендтайгаа. Тэгвэл бид хоёр хамт нөгөө ягаад ч нэг влог хийн шүү гэж бодож нөгөө магадгүй нөгөө нэг тийм төлөвлөгөөтэй байгаагүй болохоор ч юм уу цуглуулсан футажуудыг цуглуулсан видеонуудыг ингээд монтажаад нэг видео болгох гээд ингээд суусан чинь өстө худлаан бэлээ. Гоё видеоноос гарч ирээгүй. Тэгэхээр өдөр чиг нийтлээгүй орхицсан. Тэгэхээр өөр бас шинэ аяллаа дараагийн өөр аяллаа магадгүй тийм өдрийн аялалчуд юм уу тиймэрхүү аяллаа видеонуудыг бас одоо оруулна. Хараа яг ингээд төлөвлөж явахгүй бол угсаа яхахгүй видеонуудаа цуглуулдаг орхичдаг юм байлээ. Favorite food, дуртай хоол, the most delicious meal you've ever eaten before. Амьдралдаа идсэн хамгийн гоё хоол юу байсан? Хамгийн амттай хоол юу байсан бэ? Favorite food, дуртай хоол хэрэг яг өөрсдөө гэдэг юм аа. 100 ерөөхдөө илүү Япон хоолнд, Япон бол тэр дундаа сушийн дуртай, илүү хүүдэн загас хүүдэн чанарын хоолнууд илүү дуртай. Тэгээд орд бол илүү тай хоол, Вьетнам хоолнд дуртай болж байгаа. Гэтэ нөгөө халуун тийм шүлэрхэг биш, тийм нөгөө арай хүүдэн чанарын бас нэг будааны гуйлаар хийсэн паттайч үү юм уу те. Тиймэрхүү Аз хоолнуудыг сонирхож байгаа. За долгион асуужээ. Танай телевиз редакцаа танилцсанмаар байна. Бас мэдээ бэлтгэж хөтлөгч орчуулагч нарын ажлын арга барил ямар хуваартай ажиллах талаар сонирхож байна. Надад бол их л дарамттай ажил санагддаг. Нэг ялангуяа хөтлөгч зурагч сэтгүүлч нар. Редакцаа бол дотор нь би орж видео хийж болохгүй. Гэтэ ер нь дарамттай ажил гэж дүгнж байгаа нь бас зөвлөдөг. Нэг дарамттай ч айгүй стресстэй тийм өндөр хэмнэлт дундал ажиллах шаардлага гардаг. Айгүй хурдтай ажилдаг. Өдөр бүр бүтээгдэхүүн минут хором секунд бүрээр хэмжигдэж идэг учраас айгүй хурдтай. Гэхдээ хурдыг эрхэмлээд чанарыг бол алдагдуулж болохгүй. Бодит үнэн зөв мэдээг бол бэлтгэх шаардлагатай байдаг учраас хувь хүнээс бол айгүй их тийм баланс, өөрсдийн мэдлэг, ойлголт, чадвар тэгээ цаашлаад нөгөө өөрийнхөө мэдээллийг хүмүүст хүргэх үнцэг зэрэг нэг тийм чадруудыг аюух шаарддаг. Тэгэхээр Facebook, Instagram дээр тавьсан зургийн доор комментээр ирсэн асуултууд бол ийм байна. Биений дараа Amazon-аас хэрхэн юм захих вэ? Яаж Улаанбаатарт авах вэ гэсэн видео бол хийх юм байна. Миний дараагийн видео бол ойрын хугацаанд апплодлно.
бас кино ревюнуудээ бас өргөжүүлэн сэргээ хийж байна. Ядаж ингэж дахиж бол жил алга болохгүй гэж бодож байна. Яг 7 хоногт тэд гэсэн юм хуваар гаргахад хөвгтэй байгаа ч гэсэн ядаж 7 хоногт нэг удаа эсвэл 2-7 хоногт нэг удаа видео бол заавал оруулахыг хичээж ажиллана л гэдэг. Unsubscribe хийлгүй хүлээж ийсэнд баярлалаа. Тэгээд асуултуудаа үлдээсэнд баярлалаа. Энэ видеог үзэж байгаад баярлалаа. Тэгэхээр видеонд сэргээн. Ану харчуу хэрвээ subscribe хийгээгүй болвол энэ болонд байгаа хаа тий. Ишигээ subscribe эсвэл энтэлтэж байна уу? Subscribe хийж дараарай. Давхар хэрвээ блог дээрээс үзэж байгаа бол YouTube руу нөрж бас subscribe хийгээрэй. Бүх линк ямар нэгэн дурддагсан линкүүд бусад платформ бүгдээрээ энэ видеоны доор линкээр нь оруулсан байх болно. Тэгэхээр дараагийн видеогоор иргэд уулзъя. Bye bye.